үндэсний ажлын албыг 2015 оны хавар 3 сард байгуулсан. Тэгээд маш богинохон хугацаанд бид нэр 7-8 хүнийг бүрдүүлээд энэ төсөл хөтөлбөрийг боловсруулах ажлыг Мянган Сорилын корпорацид эхлүүлсэн. Усны нарийн мэргэжлийн инженерүүд, тэр инженерүүд англи хэлтэй байх шаардлагатай маш богино хугацаанд 7 хоногт бол 400-500 хуудсуудыг уншиж Америк мэргэжлүүдтэй нэг төвшөнд техникийн мэдээлэлтэй байж энэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай, боловсруулах шаардлагатай байсан учраас манай үндэсний ажлын албаныхан бол асар их ачаалттай ажиллалаа. Гэхдээ ганц бид ажиллаагүй. Монгол Улсын засгийн газар одоо 3 ерөнхий сайд, сайхан бэлэг сайд, Эрдэнэбат сайд, хөрөлсөх сайдын бол шууд удирдлаганд ор, шууд чиглэлд ор бол бид нэр үүрэг даалгавруудаа авч ажиллаа гүйцэтгэжсэн. Дээр нь бол засгийн газрын ажлын хэсэг гэж байдаг. Засгийн газрын ажлын хэсгийг гадаад хэргийн сайд ахалж ажилладаг. Тэгэхээр Пүрэвсүрэн сайд, Мөнх Оргил сайд, Цогтбаатар сайд 3 бол яг засгийн газрын ажлын хэсгийг өдөр тутам биднийг ажил үүргээр чиг үүргээр хангаж ажилласан. Энэ хугацаанд бол манай үндэсний ажлын алба холбогдох шаардлагатай бүх судалгааг Мянган Сорилтын корпорацийн мэргэжлүүдтэй энэ эдийн засагч нартай хамтарч гүйцэтгсэн. Монголын талаас байгаль орчны яам, хамгийн гол нь ус суваг ашиглалтын газар, ус суваг, байгаль орчны яам, нийслэл, Ган төмөр даргын алба, ерөнхий менежерийн алба, нийслэл, байгаль орчны яам, барилгын хот байгуулалтын яам, Ламсүрэн сайд, Ган төмөр дарга, Цэрэнбат сайд, оюун хорол сайдын оролцоо бас их байсан. Ялангуяа гэр хорооллын усан гамж ариутгах татваргыг сайжруулах, гэр хорооллын усан гамжийг нэмэгдүүлэх тал дээр бол үе үеийн сайдууд, энэ агентлагийн удирдлагууд, тэгээд мэргэжилтнүүд, инженерүүд энэ бол үндэсний ажлын албаны ганцаараа хийж чадхааргүй ажил байсан. Монголын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгэн үзүр сэтгэлээр гэдэг шиг бүх мэддэг чаддаг юмаа дайчилж бид нэг баг болж ажилласан. Тэгээд тэрний үр дүнд бид энэ 350 сая доллар анх бол биднэрт 270 саяас илүү мөнгө бол танад бол өргөж өгч чадахгүй байх. Ер нь бол 2 дахь компакт, техник компактаас их байдгүй гэж хэлжсэн. Гэхдээ бол бид нэлээд сайн судалгаад хамгийн гол нь бид нөхцөл байдлаа сайн ойлгуулж чадсан Америкуудад бол бид нар бол дандаа бодиттой тоо үр дүнд түшгэлдэг гэсэн. Зарим тохиолдолд манай хөгжиж байгаа орн байгаа учраас нөгөө статистикийн зарим том баримт бидэд ерөөсөө гардаггүй. Тэгэхээр статистикийн баримт байхгүй юм чинь энийг бол бид нарт хэрэгжүүлэх боломжгүй гэсэн л хариу авдаг. Тэгэл эргүүлээл нөгөөдтэйгээ 12 цагийн зөрүүтэй байдаг Вашингтонтой. Тэгэл өдөр шөнө энэ Кумар захиралтайгаа маш нарийн Кумар захирлын ард бол Hazen & Sawyer гэж маш том усны зөвлөх компани ажилладаг. Тэгээ энэ зөвлөх компани мэргэжилтнүүдтэй бид нар өдөр шөнөжингөө л ажилласан. Тэгээ асар их мэс сурлаа. Тэгээ бид нар 3 жилийн турш энэ хилцээ ер нь явагдлаа шүү дээ. Бид нар сая 5 сард албан ёсны хилцээ хаалтын хилцээнүүдээ хийлээ. Гэхдээ 3 жилийн турш бид нар бол энэ хилцээг хийсэн. Тэгээ бид нар бол хилцээ хийж сурлаа. Хилцээ хийхин тулд бол бид нар өстой энэ хүмүүстэй нэг төвшөнд ярих хэрэгтэй байдаг юм байна. Сэтгэлгээний нэр төвшин, мэдлэгийн нэг төвшөнд байх хэрэгтэй байдаг юм байна. Тэгэхээр бол хүчин мөхөсдөжсэн, мэдлэг чадвар дутчихсэн дээр бол зөндөө юм бий. Гэхдээ үнэхээр монголчууд чинь бол зорьсон юмдаа ялангуяа манай мэргэжлийн байгууллагуудын оролцоо итвэх сэтгэл бол гайхамшигтай байсан. Тэгээд энэ бол бүгдээрийнх нь хамтын хүчээр олж ирсэн буцалтгүй тусламж гээд бид нар энд бол хөнгөн хандаж болохгүй. Буцалтгүй тусламж байх тусмаа хэцүү байдаг юм байна. Буцалтгүй тусламж байх тусмаа бидний хүлээсэн үүрэг хариуцлага, биднийг өшөө их хариуцлагажуулж өрсүүлдэг юм байна. Тийм учраас бид нар үргэлжлүүлээд энэ $350 болгоныг, цент болгоныг энэ салбартаа бид нар үргэлжлүүлэн хийх ёстой. Усны салбарт өдийн хэмжээний хөрөнгө оруулалт түүхэнд бол хийгдэж байгаагүй юм байлээ. Дахид хизээ хийгдгийг бол бид нар мэдэхгүй. Тийм учраас энэ мөнгийг авсан дээрээ маш сайн ашиглах ёстой. Нээлттэй, ил тод байдлаар бүх холбогдох талуудын оролцоотой ийм байдлаар бид нар хэрэгжүүлэх ёстой. Боловсруулах бол зөвхөн нэг л ажил. Хамгийн гол нь хэрэгжүүлэх. Тэр хэрэгжүүлэх ажил үлдсэн байна гэж.